Дархуул аймгийн Хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийтдээ 200 тонн махыг бэлтгэн нөөцөлсөн. Энэхүү нөөцийн махыг 2020 оны 4-р сарын 1-ээс эхлэн иргэдэд нийлүүлэхээр болсон байна. Нөөцийн махыг Дархан мах эрдэнэ комбинат компани гүйцэтгэжээ. Хэдийгээр нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулж эхлэхээр төлөвлөж байсан ч коронавирустай холбоотой үүссэн нөхцөл байдлаас шалтгаалan нөөцийн махыг нийлүүлэх хугацаа хойшлогджээ. Нийслэлд нөөцийн мах 3-р сарын 9-ний өдрөөс худалдаанд гарсан бол Дарханд 2020 оны 4-р сарын 1-ээс эхлэн Дархан сумын 54 цэгээр дамжуулан иргэдэд нийлүүлэгдэнэ. Үүний хувьд өвхрийн мах 8500 төгрөг, хоньны мах 7500 төгрөг, ямааны мах 6500 төгрөг, нөөцийн мах нэг уудандаа 2 кг-аар савлагджээ. Гэрээ хийсэн 54 төгрөгөөрөө махаа гаргана. Тэгээд юу яана? Махны үн ханшны хувьд бол боломжийн ханштай байгаа. 2 кг-аас дээшээ савлахгүй, савлгаа 2 кг-аар савлж байгаа. Тэгээд нэг баг дээрээс 3 дэлгүүр сонгож гэрээ хийж байгаа. Тэгээд 4 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл нөөцийн махыг тараана. Яг хугацаанд. Тэгээ хэрэглэгчд очно л гэж хэлнэ.